Мизу үзүүлж байна. Тэнгэр намайг ивэж их гүрнийг байгуул. Нэг захаас нь нөгөө зах нь хүрэхэд жинийн газар үлдээ би. Энэрх цаазлах хайр байж төр байдаг. Их хүссэн хүнээр төрийн жолог бүү хатах. Гүн хүндэтгэлд үзэгчид таны амар амгалан гэрий. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочин хоймор 5 дээтэй авраг жигждийн мөнх хотгоо орж байна. Тэгэхээр таныг бол 5 дээтэй авраг гэж хэлдэг. Дарийн дамдангойг 7 дээтэй гэдэг. Тэрний учир юу юм бэ? Тэр их учиртай. Тэгээд дамдаа хуу чин дарийн дамдан гэдэг байхгүй юу? Тэгээд ээжээрээ угсан байгаа дайр гэж хүний хүүхэд тэгээд дамдангээ тэгээд 7 дээтэй. Би даа дэвсгэр хэлсэн байхгүй болохоор 5 дээтэй л үлдсэн ухаантай байгаамаа. Хууч хөрөлдөөнөө таны нутаг уснаас эхлүүл одоо эхлэхин зүйтэй болов уу гэж ингэж бодож байна. Та тэгэхээр өөрийнхөө төрж өссөн нутаг усаа ярьж өгөөч ээ. Би одоо 41 он юм да. 41 онд энэ эх орны дайн гарахад л сарын өмнө төрсөн юм байна лээ. Тэгээд эхээс 11 үлээ. Тэгээ 11 үлээ хүний би 10 дахь хүүхэд нь байгаа юм. Төрсөн газар нь гэх юм бол өндөр ширээ Эрдэнэ Сант сум хоёрын зааг дээр төрсөн хүн байгаамаа. Тэгэд будаацалт нь л да энэ тентгийнхэн. Юу гэж энэ тентгийнхэн яг хоёр сум будаацалт нь. Тэгээ ээж маань дадаа гүнгэх дээр чинь баян өндрийн хүн бол таарч штэ. Ингээд тэд нар чинь явахтай зэрэг сүүлд 31 онд Өвөр хангаан аймаг байгуулагдаад тэгсэн чи Өвөр хангаах манайх гэдэг Өвөр хангаа чинь Цэцэрлэг мандлын уулын аймаг Сайн аян хаан уул Сайн аян хаан Түшээ таа аймагаас нийсэн Өвөр хангаан аймаг л болсон болохоос биш Өвөр хангаан аймаг гэж тэр үедүүл миний аав ээжийн үедүүл байгаагүй юм байна лээ. Өнөөдрийн энэ нэвтрүүлэгтээ бол бид нар нэг юм шийдмээр шийдэх өөрийн чи амнаас сонсож нэг шийдтэй хариу сонсомоор байгаа байхгүй юу? Энэ үл юу юм бэ гэвэл та Өвөр хангаан хүн үү, Төв аймгийн хүн үү гэдэг хэлээ. Төв аймаг гэднэр сүүлд нь авсан байна лээ. Би одоо энэ нэрлэгч байгаа би бол Төв аймгийн хүн байхгүй юу да. Хуучин зохион байгуулалтаар бол ижи талч нь бол Өвөр хангаан адилхан хүн байна, тийм ээ? Эцэг талч ялгаагүй. Эцэг талч ялгаагүй. Тийм юм байна. Үндэсний өвхийн алдарт авраг энэ хүн чиглэл барилдааны эх орондон хамгийн түрүүнд дэлгэрүүлэгдэж дэлхийн болон олимпийн тавцнаас хамгийн анхны медалийг хүртэж ирсэн билээ. Танаас өөр спортод зүтгэж байгаа спортын юм альсгүй бол бүх барилддаг хүн бий юу? Миний тэр 6 ах чинь зургуулаа барилддаг санаатай юм байсан. Оо за. Тэгээ сумынхаа нааданд барилдана. Миний аав чинь одоо яг хөхтэн зэрэг анх богдын хүрээнээс Төв аймаг лүнд очиод лүнгийн наадамд очиж барилдаад тэгээд дөрөвтүүлдээд одоо лүн сумын гомбо начин гэдэг улсын начин хүн байдгийн байна лээ. Тэгээ намайг 7 жил байж явахад тэр гомбогыг харсалдаа жоохон бондгор тарган тийм хүн байсан. Тэр хүнд нэг бөөлчтэй тонгоруулсан гинлээ. За үүнээс хойш ингэж бөөлчтэй тонгоруулж барилдсанд орхон байсан дээр ингээд морь үйдэг болсон. Ерөөсөө энэ дэлхийн бүх гэдэг үл ерөөсөө Монгол орноос үүссэн гэж ярьдаг юм байна. Өөрийн чинь бол ухаантай бүхнэр дотроо нэлээд ухаантай гэж улсууд ярьдаг.
Тэгээ энэ үнэлгээ хүндэтсэн болов хөнгөцсөн болов. Нөө дамчаагүй тоглодог нөө панц маягийн гайлбар юм уу та. Тийм панцаад би нэг баахан орсууд манай тэр их ус гэдэг газар хурц ирчгээд бууж байна. Син чин би нөө 4-р ангид байж байхдаа нэг хон ямаа өхөр эдгээр нэг коцоо чигшиг, кон чигшиг, лоош чигшиг тэгээд янз юм гээд мэддэг байхгүй. Бараан гээд ухтаа зэрэг эднээс хоод идэх гээд байгаа юм байна гэсэн. Би хоноо осолж ийсэн. Yes тэгсэн юм чинь. Тэгсэн чинь нэгийг аавна гэж байна. Тэр үе чинь одоо хоньны садаа бас нэг өтний л дээ. Манайд нэг мөн өттэй хоёр төлөг байсан. Нэг төлгийн заавал сүүл явах чинь доглон юм чинь. Тэрийг заахгүй юу? Би багасаа хонь алдсурсан. Тэгэх чинь би 3 дугаар ангид байсан хүүхэд шүү дээ. Тэгсэн чинь гутг руу явлаа. Тэгэхээр би зааж өгснийг бошуух шидээс нь халуурж голын гоогчход өрөөнөө өттэй хэрлийн хийсэн хөлийг бошуух шиг ингээд огтлаа шийдсэн. Тэгсэн нөгөө чинь гутгтай ирэхгүй тэгсэн чинь бом баяр. Тэгээд би төлгөө 50 төгрөгөөр өгчихгүй юу да. Тэгсэн чи аав тэгээд нөгөө муу өтний толмын чинь нэг Оросд 50 төгрөгөөр өгчлээ ингээд өгчихгүй. Яасан гэсэн би алж өгчээд ирсэн гэсэн чинь наад мөнгөний аваач муухай тийм болохгүй тэр үед хоньмал эднэр чинь ер нь үн байхгүй байсан үе л дээ ер нь үнцэнтэй ирэх. Тэгээд төвнөөс үүдээд намайг энэ ерөөсө 7 дугаар төрсөө ерөө сан хүүгийн техникумд орхон зүвтэй гэж бодсон юм шиг байна. За өнөөдөр өөрийнхөө тавих цөөхөн хэд асуултаа судлаач хүнээс асуух гэж байгаадаа маш их баяртай байна. Ягаад гэвэл судалгаа гэдэг зүйл маань өөрөө 3 цагийн эхлэхээ ч юм уу гэж ингэж боддгийн. Тийм учраас танаас хамгийн ихний асуултаа асуумаар байна. Хиймэр гэдэг талаар таны судалгаа тийм ээ юуг өгүүлж байх юм? Тэгэхээр хиймэр гэдэг үг бол хийби гэсэн үг л дээ. Тэг хийби гэж юу хэлж байгаа юм? Тэгэхээр ерөөсөө л өнөөдрийн монголчуудын мэддэг энергийг л хэлж байгаа юм. Хүнд одоо хүн өөрөө 3 биеэс бүтдэг. Дотоод энергийн бие буюу сүнсэн бие, гадаад энергийн бие буюу одоогийн бидний ярьдаг авура. Тэр хоёрыг холбож идэг. Дотоод энергийн бие дотор агуулдаг дотоод эрчим хүч гэж. Ингэж 3 хий биеэс одоо хүний энергийн бие бүрддэг. Жишээ нь одоо бид нар зөвхөн цогцсон бие буюу энэ махан биетэй байгаад, оюун биетэй байгаад хий бие байхгүй бол бид нар хөдөлж чадахгүй. Тэгэхээр энэ оюун биеийн удирдлагаар жолоодлогоор махан биеийг хөдлөгдөг зүйл нь өөрөө хий бие. Тэгэхээр хий бие байхгүй бол хичнээн тархинаас гарыг хөдөлгийгээд мэдээлэл команд энэ рүү ирээч энэ хөдлөхгүй. Энийг хөдлөж байгаа хүч нь хий бие байхгүй. Тийм учраас хиймэр гэдэг бол хүний энэ энергийн бие буюу эрчим биеийг хэлж байгаа. Тэгэхээр монголчууд хэдий ч нэ хүн энэ эрчим бие, энэ энергийн бие, хий бие хэдий ч нэ хүчтэй байна. Төдий ч нэ тэр хүн хийж гүйцэтгэх, амьдрах, бодох, сэтгэх, тийм ээ аливаа асуудлыг шийдвэрлэх энэ бүх чадвар нь өндөр байдаг. Тийм учраас монголчууд хий биеийн хүч ихтэй хүнийг галтаа хүн гэж хэлдэг. Нүдэндээ галт, нүүрэндээ галтаа, нүдэндээ цогтоо гэж ярьдаг чинь тэр хий биеийг хэлээд байгаа. Далайдын дархан авраг мөнгө 1963 эхлэн ардын тэрэнхэн их баяр наадмад 6 төрүүлж хүч мэх ухаан тооцоо босолсон дэг сайхан барилдаанаар төмнөө байсууд ирсэн болоо. Таныг начин цол авахгүйгээр шууд заан цол авсан гэж ярьдаг. Та энэ тухайга нэг хөөрөлдөхгүй юу? Монголын ард түмний анх дугаар сертификат гэдэг нэг болсон юм а. Төрүүлсэн бүхт нь аслаа өгөн гэсэн 20 давсан хүнд начин цол олгоно гэсэн ангуудаа тийм цол бий болгосон. Тэгээд би санхүүгийн соёлын мэлгийн бүх санхүүгийн техникум Мөнхбат өнөөдөр аслан болохгүй хоёрын шийдэгдэхэндээ гэж байсан байхгүй юу. Тэгээд тэр сертификатын барилдаанд Доронтой аймгийн Дугур сүрэн заан надаар заан болсон хүн байгаа. Дараа нь болсон юм а. Начин хүн байсан. Тэр хүний нүдийг бүлтлээд нөө доктортой нүд үлдэрч амарх юм байлээ л дээ. Бүлтцсэн. Тэгээд тэр зундайг доктораад бас яасан гэстэн зэрэг чэйжин дээр юм бүгдлээгээд гарын хаалганд хох гэсэн чинь бас нэг цус гарсан юм а. Тэгээд Гүр Одом заан гээд Ховсгол аймгийн хүн л дээ. Тэр үе нэг шүдний идээд хавдцсан байсан чинь би тэгэхэд яагаад доктораад тийм боддгийм байсан юм. Доктораад авсан чинь шүдний идээтэйгээ сугаа очсон байхгүй юу. Йоо. Тэгээд
Тэгээд намайг одоо энэ зэрдэг хүн болохгүй энэ ч аслаа өгөө боллоо гэд тэгээ аслаа өглөө заа өгөхгүй юу. Би чинь энэ начин мэдэхгүй амтэн заан болчихлоор яах вэ? Сонин. Тэгээ одоо начин болно гэж хараагаад байгаа усуд байгаамаа. Ичиж өхмээр юм. Эднэр он цагийн зөрөөнд он дондоо төрсөн ч олон ардын дундаа ав адил хүндлэлтэй ард Монголын бахархал алдарт далай даян дархан аваргууд маань үлээ. Би одоо өөхөн бөхчүүд их үзэж байна дөө. За. Өөхөн бөхчүүд гэдгийг ойлгож байна. Тэр удахын гай. Тэр нэ барь цонгууд саяын нэг балай барьснаас ч болоод хүн бүгд хүн жинтэй байхгүй болохгүй гэж бодоод хүн бүгд таргалаад тарган хүн ч нөө мэхихтэй удаан. Тэгээд өнөө сонгодог барьсан төрж өнөө ойчих гэж байгаа хүн чи амьтээ ичгээд мэхихгүй. Нөгөө сонгодог барьцаа хүлээж ингээд балайтаад ингээд энийг балай барьц чинь ийм балайд болж байгаа. Тэгээд энэ бүх чинь нэр одоо бол биш үү? Өөхөн бөхчүүд л сайн барилдаад байгаа. Тэгэд одоо энэ жилийн наадамд хар. Өөхтөө бүхнүүд нь нэгтээшээ гарч ирж чадаагүй шүү дээ. Ерөнхийдөө тургайдаг бөхчүүд нь дээшээ гарсан биз. За энэ жилийн наадамд тэгсэн баг. За ер нь нийтдээ 1024 унаа гэд тоолох юм бол 512 уулахад нэг ингээд бүх унаа тоолъё. Хэдэн хүн ойчоо гэдэг. Тэр ойцсон бөхчүүдтэй ганцхан чанга унсан бүхэн л даяа аварга өсгөөр. Хамгийн чанга унсан. Бус нь чанга унаагүй ойцсон. За ястаа нэг шийдэмгийн мэхэлсэн зүүн хөлд нь орсон. Саасгүй нөр шуудгны барьснаас гуйдах гэсэн гуйдахт нь хутгаа авуулсан. Тэгээ давхар дахин даад дээр нь тусчилдэж байна. За ингээд Монгол улсын дархан аварга цол хүртэх горилго одоо шинэ дархан аварга мэд горилго бол тасарлаа. Тэгээ нүгтэй чанга ойцсон ерөөсөө. Дүүрээ гэдэл хүртлээ ойцсон. За энэ гарцаг гардаг гэдэг нэг цод одгосон биш. Одоо Японы чинь бол яг энэ дөрвөн цоднууд яг манай аварга арслан заа начин гэдэгтэй л адилхан цол шүү дээ. Энийг хоёр ямар ч хэрэггүй цод тэр чимгийн дөгнүү чимгээр нь ирэмбэл аваад явнууц. За тэр дөрвөн даваанд оноолтой тааруулдаг чинь шинээр гарч ирж байгаа агуу хүн дээдлийн өндөр агуу цолтой хүнтэйгээ шууд тулдгийг. Тэгээ шууд тулахлаар чинь их хэцүүлдэ. Нэг гарч ирэх гэж байгаа юм чинь дорой нөө мундагчууд нь хуулна шүү дээ. Тэгээ дунд хэлд нь хэдэн гэсэг юмнууд хуучин аслан бие биенээ мэддэг тийм усуд хоорондоо ингэ таарчхад ийм гурван юмн дээр л эсвэргүүцдэг хүн байгаа юм да. Тэр мууи аваргаан сүүлийн үед бөхчүүд дараалж төрүүлэхээ олчихсон. Энэ юутай холбоотой юм бэ? Ер нь ийм хүчтэй бүх төрх болов? Энэ дараалан төрүүднэ гэдэг ч бас хэцүү бахаа. Тэгэхээр бүхий чанар муудаад байгаа юмугууд муудаад байгаа юм нь байхгүй юм шиг байгаамаа. Манай үндэсний бөхчнүүд орон даяар актыг түгээмэл тархаж байгаа учраас бол яг хөхтэй зэрэг тархаад эрэхтэй зэрэг чинь спорт чиглэлээр ойртсон байгаа байхгүй юу. Тэгэхээр чи бусднууд энэ спорт нийтийн баян тэмэр гадвартай байсан болохоор бол тэрэн дээр онцгойдон анхаардаг уу тийм байсан. Тэгээд одоо спорт гадвар руу ордохлоор чинь зэрэг одоо хинч төрүүлж магадгүй тийм гадвар руу шийдчихэд байгаа. Сүүлийн үед ингэх юм а яг таны хэлснээр чинь хурдан морь барианд артал ирэхэд хуйларч дахиул тэр амтны чинь зовоож хөлсөнд нь хүрээл одоо бүр бөхөө бариад шавдаг болсон. Тэр бүхийн хөлсөнд хүрэхээр хэмэр сэргэнэ гэж үгүй нэрэж олон дагаадахаар хэмэр цэнэглэгдэх чинь болоо яваад орог ойртул очиод авчдаг ч юм уу гэж бодохоор л шүү дээ үнэндээ хэлэхэд. Тэгэхээр энэ ямар учиртай гэдгийг бүх хүнд энерги тэгж их босоо цуглараад байдаг юм уу хураагдаад байдаг юм уу хурдан моринд тэр хийн тэгж их яагаад байдгийг ямар учиртай юм бэ? Монголчууд энергийн том тусгаар тогтнолтой байсан. Тэр нь тархиндаа байсан. Тархиныхаа хүчинд байсан. Тийм учраас нэг их тэр амтны хэмээ одоо жишээ нь чоны гэдэг хэмэртэй амтан гэл ингээд дээдлэх юм. Яаж утсан араатны хэмраас хүний хэмэр илүү л үсттэй. Үгүй зүгээр энгийн сэтгэл та тий. Гэтэл яагаад хүнээс илүү хэмэртэй араатан бидгийг. Энэ ерөөсөө логик болохгүй байхгүй. Монгол тулхтны 100 эрхэм.
аяны богцондоо хор ганцгалж ирдгүү шигэн амандан хов болгож ирдгүү Монгол хооч гэж. Тийм. Ийм л юмыг баримталж хийж байгаа юм л да. Тэгээ сая их чи яг тоолж байна л да. та бол нэг аврагын өгснөг урилгыг аврагаасаа өгсөн шагнал гэж ярьдаг. Тэр над их сайхан санагддаг. Тий, тэр нэг юм болсон юм аа. Баямунхын алдарч юм уу насны ой тэмдэглэх болоод тэгээд Баямунх маань урилга авчирч өгсөн. Манай гэрт бүр орж ирсэн л дээ. Тэгээд авгаад жиштэй урилгатай, надад жиштэй урилгатай. Тэгээд би хоёр урилга ирэхгүй юу. Авгагийн жиштэй ханимаартай л би энэ авраг хүнээс ер нь бүх аваргууд миний дээдээс аваргууд байна. Доотлын аваргууд байна. Би тэднэрээс одоо шагналж гэх юм уу, урамшилж гэх юм уу, сэтгэлдээ үлдээсэн юм ганц ч юм аваагүй юм байна. За. Харин би Баямунхаас 10,000 цаас авсан юм аа. За. Тэгсэн миний урилганд 10,000 цаас өгсөн байсан. Тэгээд ерөөсөө би Баямунхаас 10,000 цаас авсан болохоор би өөрөө урилганы доор нь 10,000 төгрөгөө ингэж хэвлүүлээд тэгээд би насны дурсгал болгож үлдээсэн. Хадгалж байгаа юм. Тий хадгалсан. Тэгээд энэ манай энэ юунтаа өгсөн авгаад өгсөн урилга нь байгаа энэ. За энэ болохтой зэрэг өөрөө гарын өсөж өөрөө гарсан. Энэ 10,000-тай урилга нь би 10,000 төгрөгийг энэ дээр нь ингээд хэвлүүлээд ингээд миний одоо ингээд Баямунхаас авсан одоо шагнал гэх үү, урамшил гэх үү. Тэгээ энийг ингээд хадгалж ингэж авч үзсэн. Бусдуудаас нэг ганц юм аваагүй чинь би Баямунхаас 10,000 цаас авсан чи их юм шүү дээ. Монгол тулхтны 100 эрхэм. Дамжин Сүрэнгой Эренчингой хоёрыг хоорондоо их жаахан тийм оюуны таарамж муутай тийм харшилтай байсан гэдэл улсууд их ярих дуртай л дээ. Гэхдээ яг олон улсын эрдэмтдийн хурал, гадаадд дотоодод болж байгаа хурал цуглаан юм болгон дээр Монголын төлөө тэр хоёр нэг хүн шиг нэгддэг байсан. Хүмүүсүүд бас элдв юм ярьж аливаа нэг юмыг их хүмүүлх юм аа. Та хоёрын наадамдар ингээд инээгээд хамт явж байгаа Баямунх авраг та хоёрын инээгээд хамт ярьж хөрөөд байж байгаа тэр ард түмэнд ямар сайхан санагддаг гэж санана. Тэгтээ Баямунх тэрийг одоо муу юм яриад энэ улсууд ярьдаг юм аа. Тэр үл худлаа юм шүү гэдэг хэлий. Би Баямунхын багшны байсан байхгүй юу? Би ерөөсөө баг чөлөөт өгч оруулахыг оруулсан. Юу зөв толгойд усын ерөөг очтын шгүү гэж хүн хэлж байгаад Баямунхыг шигшээвагд оруулсан баг. Багшийн сургуулийн хүүхчүүдээ 61 онд намайг заан болцсон байж хад Баямунх Усаа аймагт одоо малчны 7 жил төгсөөд багшийн сургуульд ирсэн байхгүй. Тэгээ өөрийн шавна. Тэгэд би Батбанхтэр нэг шагналын тухай Баямунхын тухай бас ярьсан. Баямунх чи алаг вэр уушгад хожигдоо гүлүүтгэнд чи ерөөсө бяр гаргаж барилдгүй ингэж явхаа болов таарна гэд мөнгө медаль авсан байхгүй. Би Баямунхтай хэлэхгүй за гүлүүтгэн чи тэр авдаг хөдийг авнаа. Би секунд мэрэгднийг юм бий л дээ. За би энийг хараад чи витрийн алдаа алддаг юм бол алдгаар алдаад хоёул дэлхийн аваргууд чадахгүй хохин л заяа тутаад үзгээд тэгээ Баямунх гүлүүтгэний хөлд минут 20 секунд орохгүй юу ингээд хөлд нь аваад тэгээ нөгөөх нь тойроод алдахгүй гэдэг манай хүн ингээ гарна барьцаад ингээд өөрөө ирэхгүй алдлаа. За одоо ингээд нэг л оноо авсан л ерөөсөө дэлхийн аварга болох гэдэг. Дэлхийн аваргын ганц оноонд дээр тэгэж амин тавьмэд өхөж байгаа яоцсон тэрэлдээ өвтөр хуйлаа. Тэгээ яа их нөгөө хөдөө авсан тэгэж ингээд тойрч байгаа алдаад тэгээ Баямунх нь алдаад ингээд нэг оноогод хоёр гараа газар дуудахад ам хомроо ерөөсөн зэрэг цус сад тавьж байгаа байхгүй юу. Тэр тэгэхэд үнэн санаанаасаа үнэн хүчээ зориулж үнэн бэр чадлаа гаргуул дүүрээгээ дэлбэртлээ зуураад л тэгээ алдаж байна шүү дээ. Тийм болтлоо битэр багшаа хоёр л явсан байхгүй юу. Дэлхийн аварга болтол. Тэгэд ингэж явж байгаа хоёр хүнийг зүгээр энэ гадуур худаа дэми юм яриад ингэдэг л байхгүй. Элдв шалдвар ингээд тэгдэг ингэдэг тэгээ Монголд бол ерөөс аюудын явж байгаадаа атаархуу шүү дээ. Монгол хүн одоо ч ялгаагүй. Тэр нэг мөн атаархуу гэдэг энэ арга барилын л алга болгочвол таармаар юм шиг байна. Сайн явж байгаадаа саар явж байгаадаа муу идэх дуртай гэж яа. Ер нь муу хүчин газар авах нь их.
Би тамхин 73 онд Баянмөнхий дасгалжуулагчудад тэгэл юу хөхтэй нөгөө бүх гадны орны бүх дасгалжуулагч шин тамхи татна. Арх нь бол сайхан байгаа. Өнөө олон тамхичид дотор чи ганц тамхи татдаг хүн чи тамаа иддэг шүү дээ. Тэгээ яга Баянмөнхий ягаад оруулсан бол. Тэгтээ зэрэг шөнө дасгалжуулагч ч одоо ингмээр байна, тэгмээр байна гэхдээ зэрэг чи нөгөө дүүлтэй чи уулзаж ярина үстэй. Цөмөрө тамхи татах юм чи яах. Татаал ярина шүү дээ. Гэхдээ тэрний Баянмөнхий ямар хамаатай? Хамаатай. Яагаад? Юугаар холбогдож байгаа? Би ерөөсөө энэ хахуудыг чи би аах бий болгосон юм. Гэхдээ одоо л яагаад тэгэхээр Сэдэн бадаар гарагчаа даргатаар хорж ирж шүүгч 3 шүүгчийн хармайдл мөнгө хийхгүй л бол манай тад ердөө юу нөгөө талд л шүүнэ гэж хэлсэн байхгүй. Тэгвэл тэр шүүгчний хармайд $100 юм уу $50 хийнэ дээ. 3 шүүгч нэр мэдэгдэггүй. Тэгэхээр Нараков өдрөө багш Ирцэг хоёр чинь тэр хоёр хоёулаа жанжи малгай өмсгүүлээд авгаад нь тоорсог өмсүүлснээс тэд чимээний гахуул шилжиж байгаа. Тэгээ тийм шүүх ийм шүүх нөгөө тэгтийн ялах юм дээр өгсөн хойно хийх юм. Энэ бол гадаадд хийсэн ахуул биш. Гадаадд. Тэгээд энэний чинь ховлуурыг орчуулад начингийн найраа болгоцсон биш үү? Ер нь одоо айгуу тэр лөө орчуулж мэднэ. За. Энэ хогноодлоо одоо мөнгө авдаг гэдэг нь яаж авдаг юм бэ тэр нь? Би тийм авч үзээгүй улс байгаа мó. Хин мэдэх. Тэгээгүй бахал да манай хоёр авраг. Зүүн баруун талд гараад ингээл зогсоол ингээл. Тэгээд хоёр залуу өгч юм уу гараад ирдэг юм. Тэгсэн чинь авраг Баянмөнхий оргоо за минийхүү. Минийхүү дэвх гэж байгаарэ. Аврагын дайрлаа шүү. Дэвхгээгээ зогсож байгаарэ. Мөнгөд аврахаар ороо барилдах гээд байгаа юм биш үү? Барилдах гээд байгаа юм биш үү? Тэгээд тэгсэн. Мөнгөд авраг нэг хоёрын даваа нэг зэрэг дунжилдээ. Оноогоо. Тэгсэн аюугаа ууртай байна гинэ. Нөөдөл багшаа яасан бэ? Яагаад таамархан унчих вэ гэсэн. Мэдхгүй байна одоо гарын да янз янзын улсуудаас л болж байх шиг байна. Яасан бэ багшаа гэсэн. Шалдуудын зэрэг таараад. Хүлээж бай гэсэн чинь хөл рүү шаачлаа гэсэн. Начингийн найраад гэж ярих юм. Дээр үе ч одоо сайн бохон хүндэл дээдлээд өвгөн настай хөгчүүд нь аяндаа дэмждэг байсан л да. Төв аймгийн Эрдэнэ цамцмын харьяат Монгол улсын хөдөлмөрийн баатар Монгол улсын дархан аварга Мөнхбат Арангааймын тайцмын харьяат аймгийн Арслан өс хоёрыг аймгийн Арслан өс хоёр Монгол улсын дархан аварга Мөнхбатаар тавдуулж Монгол улсын начин цуглын болцол хангалаа. Хатууд Баянмөнхийд 2 удаа бууж өгсөн. 2000 цаас аавна гэжтэй энэ дэр тэр үртлөө дандаа удаг гэдгийг хог. Хат би энэ хат цорын тогтохоор хоёрыг чинь би өөрөө нэг гимтчихэд за яах вэ? Нэгэн гимтцэн чинь цорын тогтохын хоёрыг хоёудан Баянмөнхийд цуваад өрөлдвөл ядхана нэг нь болохно нэг нь унах бах. Би ганцаараа үзээд явахдаа тэрийг одоо ингээ бодохно тэр мө хоёр навшиг унагдгаараа унгаал үлдээд Баянмөнхийд ойчдгоор л ойчод байсан дээр үйж гэж бодогдтыг. Тэгэхээр орчин үеийн хүмүүс бид нар бөхчүүд гэдэг л хоёр үгийг мэдэх байх жишээ нь миний үеийнхэн. Тэгэхээр бөхцөн гэж шинэ хилц гараад ирлээ. Тэгэхээр энэ бас таны судалгаатай холбоотой гэж би ойлгож байгаа. Тэгэхээр энэ бөхцөнгийн талаар бөхзөн гэж энэ хоёр үгийн талаар та тайлбарлаж өгөөч. Тий, ер нь Монгол сууханд ингэдэг юм. Аливаа хүн амьдралын одоо жаргалтанд ч тэсжүүлдэг, зовлонд нь ч тэсжүүлдэхин тулд хоёр зөнтэй байх хэрэгтэй гэж. Нэгдүгээрт нь бөөзөн, хоёрдугаарт нь бөхзөн. Бөөзөн гэдэг бол хүний тархины тэр тэсжүүлдэг чадварыг хэлж байгаа. Бөхзөн гэдэг бол энэ бие цогцсны тэсжүүлдэг чадварыг хэлж байгаа. Энэ хоёр яг шууны хоёр дал яаж нийлжээж бие авч өндөрт хөөрдөг яг тэрэн шиг энэ хоёр зүүн болвол эзнийг ямар ч юмд тэсжүүлдэг чадвартай болгодог байхгүй. Тийм учраас монголчууд их юмд тэсжиж аливаа юмд жаргалтанд ч зовлонд нь ч тэсжүүлдэг чадвар өндөр байсан байна. Тэгэхээр Баянмөнхий аврагтаа нэг жаахан удлав. Тэглэхгүй яах вэ? За тэр удаад дөргөн тусламжны гэрэл мэрэл тусгаад удаан барилдаал тэгээ хоёлаа хасагддаг лөө. Яадаг вэ? Хасагдаагүй. Тэгээ би 5 дахь төрүүлж байгаа. 5 дахь төрүүлж байгаа тий онгож. Хэр удаан барилдсан бай тэр? Тэр 2 цаг нэг 18-9 минут барилдсан юм аа. Тэгээ тэр заад дотор чинь одоо бол ямар стадион чинь гэрэлтэй байсан биш. Баахгүй. Тэгээд яг хөхтэй зэрэг тэн чинь нэг талбай усалдаг усны тэрэг байсан. Төргөн тусламжны тэрэг байсан. Тэр хоёрын гэрэл асаагаад тэгээд
муу засуулууд бол сүүлдээ бол мөлхөө засуулууд болсон шүү дээ. Баруун цөөхний засууд байхгүй. Энэ дуртай бие биендээ эрд засна. Тэгээд Завхан аймгийн хүн байгаа юм Дорлог гэдэг улсын зам хүн Баянмөнхийг засч байсан. Тэгснэ тэгээд болцсон. Тэгээд засуудууд дороо солигдно хөдний өвдөд байгаа юм чи яах вэ? Тэгсэн чи Дорлоггүйгийн тийм засч байснаар болцсон байсан. Тэгээд 50 орнд гинт миний малгай аваад цаад Баянмөнхийг чинь биеийг хөрцсөн байна. Чиний бие халуун байна. Одоо л өмхий хийвэл унгаж магадгүй дээ гэдгсэн. Бүхий мэх гэж яриад байгаа чинь тэр тэсэж үлдэх ухаан буюу тэр хажир. Тийм байна. Хажир үннийг хэлдэг байхгүй юу? Гэтэл хоёр бүх өрж байгаа чин үнэн, барилдаж байгаа чин үнэн. Барилдахдаа өгөө аваатаа барьцаа тавьж аваад нэг мэх хийх гээд нөгөөтгөн тэсжүүлдээд ингээд байгаа нь шуу үнэн. Яг давж байгаа нь хажир үнэн. Унж байгаа нь хажир үнэн байхгүй. Тэгвэл мэх хийнэ гэдэг байгаа чинь тэр хажир мэх гэдэг чинь тэр хажир үннийг хэлж байгаа. Тэгээд Баянмөнх рүү очиод хэллээ. Одоо хий гэж бодоод. За Баянмөнх хүмүүс чи бяраа гаргадаг юм бол бяраа гаргах, чадал байдаг юм чадлаа гарга. Би хийлээ гэ. Тэгээд дайраа хийхгүй юм ихэ. Тэгээд хийсэн чи өнөө тэгэхээр мунч мундаг хүн шүү дээ. Нэг гидэргээ ингээд ойчих гээд гэдэж ирснэ бусаж ингээд дараал тэгээд бусад дарагдаал. Тэгээд ингээд яваад байгаа юм. Чи үргэлж мехний үргэлж ингээд яваад байгаа. Тэгж жагаад л яваад өглөө. Тэгсэн чинь очиад солгой талын нүдэн толгойн газар цохоод ойхтой нүдрөө згсэн нүдэл байхгүй. Тэс явчлаа да. За Мөнхбат чи яах вэ? Дотор бодогч энэ босох гэж байгаа. За Мөнхбат 5 төрүүлхэн төрүүлж сожоо Мөнхбат болж тэл гэж бодохгүй. Цэцгийн хага явцсан чи одоо сохор болсон гэсэн үг. Тэгээд тэр бас бас тэгж байсан. Манай аханд нэг хулгай чудам байдгийн сохор удам байдаг гэж ярьж байсан. Тэгээ сохор удам нь яг энэ иржтэй гэж одоо хойшхноо нэг 2-3 алхаад тэгээ нөгөө зүгээр нүдэд дараад ингээ харсан чинь нүд харж байна. Бөөн баяр. За 5-4 нүдтэй болжээ тэгээд Баянмөнхийн найз нь тун чухал юм зөвлөж байгаа бол та. Тэр зурагч Мөнхбат авахыг төрүүлнэ гэдэлгүүр зургийг авч байх шиг дээ. Авар гарслан хоёр нар шингэтэл барилдсан тул хэн нь яаж хайсныг манай оператор гэрэлгүй учир зургийг авч чадсангүй. Харин тэр үчин зурагчин онсон байдаг шүү. Ингэж их наадмын ажиллагаа дууслаа. Гэтэл өнөөдөр мэхгүй зүгээр ингээд нөгөө бөхөө тулж зогсож ядрааж агаад шууд дараа унцдаг юм бүхэн. Эн чинь ямар ч мэх байхгүй. Энэ бол бүх биш. Энэ зүгээр зовлогын ноцолтон тулалдаан болчихж байгаа. Гэтэл жинхэнэ бүх гэдэг бол ухаан сэлдэг. Мөн үү? Тэгээд тэр хажир үннийг хажир онлыг хэрглэж чаддаг. Тэгээд тэсэж үлддэг тэр. Тийм учраас энэ бөхцөн илүү байсан одоо тэр Монгол бүх чинь жин хамаарахгүй, өндөр хамаарахгүй, биений хэмжээ хамаарахгүй барилддаг барилдаа шүү дээ. Жин байхгүй. Тэр чинь яаж юм хэр ишиг шиг жижиг юм очоод цагаан шиг юм унгаачдаг, баавга шиг юм унгаачдаг. Тэр чинь тэр бөхцөнгөөр үлдчихэж байгаа. Тэгэхээр бөхцөн гэдгийн цаана тэр их эрдэм ухаан явж исэн учраас монголчууд болвол тэр бүх хүнээ дээдэлдэг, эрхэмлдэг байсан. Тэгэхээр ер нь хоёр мөнх гэдэг хоёр аврагч нь бол би бодохдоо бол билүү хутга хоёр юм а гэж бие бинийгээ ирэлдэг. Аль нь хутга мөн, аль нь билүү мөн. Та хоёр байснараа одоо мөн олон жилийн наадмын магнайг одоо авцгааж бие бинээ ирэлж явсуулс. Тийм ээ? Тий. Гэхдээ зарим одоо ярийн дотор бол Төв алхын бөхчүүд, Баруун Монголын бөхчүүд хоёрыг хагалсан хоёр хүн бол энэ хүн гэж ярьдаг л да. Энэ хоёр гэж. Тэгээд өксөө энд ямар нүгэл буян хоёр байна. Тэгэл ерөөсөн тэгээ би Баянмөнх хэлсэн. За Баянмөнх юм чи ил далд энэ улсуучин байж та манайд орсон чамааг муу хэлдэг. Танайд орсон намайг муу хэлдэг. Энийг муу хэлж байгаа юмнуудын үгэнд л бүү ороорой. Чи витер бие биенээ муу хэлэх юм бол хоёулаа хоёр үнийхээ улааны үрээ харж байгаа л худлаа үний хоёрыг шууд хэлж өй. Тэгэхгүй ерөөсөө энэ бүтэхгүй нь ернэ гээд. Тэгээ тэр үе чи бас нэг өөр юм л да. Би 3 төрөвж ижил авраг болж байгаа юм чи. Баянмөнх болохоор ганцхан төрүүлээд авраг болчихж байгаа байхгүй юу. Тэгээ тэний үе чинь 4 хүн цод одогддог байх чинь бол
юу зовлонтой байгаа үедээ. Би 2 төрүүдэд өгсөн бол өнөөдөр Мөнхбаатар авраг гэж байхгүй шүү дээ. Алсан л байна. Тийм л галбиртай юм байгаа юм л да. Одоо чинь ганц төрүүлэхийн төлөө хүн амиа тэмцэж өгөх гэж юм шүү дээ. 3 дахь төрүүлээ бас хэлсэн л дээ. Одоо над нөгөө тэр аврагаа өгөх юм уу, өгөхгүй юм уу? Одоо самбуугаа минь цэдэн болгоо та хоёр минь одоо өгөх юм бол өгөөд өгөхгүй бол одоо яг хойдон жилээс эхлээд сумын нааданд очиж барилдаж би дааг аавна. Миний даагыг л харин та хоёр минь битгий бодож яваарай гэд. Тэгээд наадам хаанда самбуугаа хагаа сүл дуудлыг шиглэн. Тэгээд тэр асрын өмнө байж байгаа чинь би одоо эргэж хараад тэр сүл дуул сонсож байгаа ч юм байхгүй. Одоо өгчгэлдээ тэр цодоо гэд 2 гараа ангичгээд урагшаа хар гэдэг харахгүй тэдний өөдөөс тэгээд нэг 3 онсны дараа нэг юм тэр аврах гэдэг золч өгсөн шүү дээ. Одоо энэ улсууд 3 төрүүлэх нь мантай хөгөөж ирсэн юмнууд л байна л да. Одоо баян мөнхийг одоо ингээд гавчиж барьсан гэхээр ерөөсө ганц их юм байхгүй л байгаа байхгүй. Тэгвэл баян мөнх бол 5 дахь дарахаа авраг юм байна. Тэгээ 3 4 дугаар авраг нь Бацуургаа битээр тэгээд баян мөнхөөс хойш 2хан дарахаа авраг төрлөө шүү дээ. Нэг нь царин доогдох, нэг нь Бат Эрдэнэ 2. Тэгвэл тэр дарахаа авраг цодыг авна гэдэг үл чи мөн ч хорвоо цөөхөндөө. Монгол бүх яагаад арт түмэн ингэж дээдэлдэг байсан? Яагаад тэрийг харж цэнгдэг байсан гэхээр тэр хажир зөнгөл харж, тэр хажир үннийг харж баясдаг байсан байхгүй. Тэр хин инээс нь илүү эрдэм бөөд бөхцөн гарах нь гэж тэрийг харж баясдаг байсан. Эх орныхон төрийн далбаг дэлхийн тэжин мөргүүлж Монгол гэдэг нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгалсан Мөнхбат аврагын гавья. Ямагт анхлагч байснараа манай спортын түүхэнд хүндэтэй байсан. Өөрийн чинь одоо олимпийн анхны медаль авсан Монголын алдартай тамирчин одоо бүх хүн гэдгийг хүн болгон мэднэ. Гэхдээ та бол би анхных нь бишээгээд хүлээн зөвшөөрдөггүй тийм ээ. Миний урд талд 2 хүн авсан юмаа гэд яриад байдаг. Энийг нэг тайлбарлахгүй юу? Тэр олимпийн медаль авахгүй анхны медаль авахтаа зүрх олимпийн аврах чинь биш үү? 4 ялаа 2 тэнцсэн. За. Тэгсэн чинь би 5 ялаад 2 тэнцсэн байдаг. За. Ингээд ганц ялагдаагүй. Тэгээ би нэг ялт илүү байгаа үстэй. Тэр үеийн дөрөм их зэв. Тийм дөрөвтэй байгаа. Тэгээ би яг мөнгө медаль авсан. Миний өмнө 2 хүн чин авсан гэхээр одооны энэ олимпийн авраг, дэлхийн авраг болж байгаа санаатай. Тэгээ нэг төрүүлсэн улсын туг мандаа сүлдүүл нэг чиглэж байна шүү дээ. Тэр үед яасан гэхдээ зэрэг өнөө медаль авсан хүнийг байна шүү дээ. Эхлээ хөнгөн жингээс шагналыг гардуулдаг байхгүй юу? Тэгэхээр энэ хамгийн анхны медаль чинь 52 кг-д Дамжин Шарав Сэрэтэр 2-ын туг босоод төрийн дуудлыг шиглэхээр би эхэлж энэ сүл дуудлыг шиглүүлээгүй чи яах вэ? Яаж чадахгүй. Харин дэлхийн авраг дээр би харин 67 онд бол 3 дахь орохтуул манай сүл дуудлыг шиглээд төрийн далбаа мандсан. Тэгээд би тэн дээр харин нэг инээдтэй хэлсэн. Би Монголын 2 дугаар Чингис гэж хэлсэн. Тэр үеийн сонинуудад одоо энэ тэгэхтэй зөндөө бичсэн байх та энийг бол. Бичсэн тэндүүд яг хугацаа зэрэг тэгээд түүнээ ч үүдээд өнөө нэрүүган одоо нэг дуртгал дээр Монголын Чингис хааны дэрэгдүүд Европын Юуди цаазэр Александр Мэгтэй хоёрыгод нэр чанчин өгсөн хойно Чингис хааны дэрэгдүүд зүгээр нэг шатрын хүү пэш гэж хэлсэн баг. За. Харжинтай тий. Тэгээд яг хөөхтөр 3 таруу галчаа би 4 бууж 3 налаад тэгээд нөгөө таксины жолоот нэг шилээр авсан, би нэг шилээр авсан, хадаа нэг шилээр авчихгүй. Тэгэхээр чин нэг таруугаа алчаад одоо 4 дахь удаад алж байгаа яасан тэр. Тэгээд нэг юм яахгүй. Машинуугаа би очиод аваад ингэж доороос 469 ирж явахгүй. Тэгэл гисэн чил мөнгө хатар. За болохоо аль нэг оймоо хамгаалах нэг цагтаа магдаад явж байгаа. Аль хордол наатахаа нуу гээл нууц. Хаалган голгороо хаалган доорноо голгоод таргаа хайчихгүй. Хаалган голгоод хатаа ард нь сууж байгаа ч. Та нар яагаад таргуудаад юу таргуудах гэж бааж хаад ирлээ гэсэн. Тийм одоо юм хийхгүй ш та ороо гэлсэн гэдэг. За гэж тэгжсэн. Нэг номерч яг удан нэм таксины жолоо торгуулаад эрхээ асуулна.
За миний хадаа уран буу хураалгана. За 3-нд нэг таруу галахад 100 төгрөгийн торгуултай. Нөө 100 дахь 300 төгрөг торгуулна. Тэгэл байснаа л жаахан сандраад ер нь л жаахан маригдах гал болцсон. Хадаа чи нөгөөдхөөсөө Хөө хадаа чи гарч үчээд 3-1-ийг авээд иргээд ихгүй юу? Нөөдөг чи харин тэгсэн чи хамгийн томын сар байлгаад гаргаад ирдэг. Ача тавхнаас наваад ирээрэй гэсэн чинь нэг алсан тавхнаас ирээд ирсэн гэж байгаа. Уг нь архийн дайл жижиг том шилтэй арх байсан юм байдаг. Биш. Нөгөө тийхгүй. Тэгс нөгөө тэр цаашгаа чийсэн газар дээр унах цаашаа яада. Хөө аягийг мартууж гисэн. Тэгээд нэг 3 шид архины нэгийг цусардж байгаа яваач шүү. За одоо ингээ та нар эртхэн буцсан дээр дээ. Би буугийн чинь авхавали тарах цаа ойлгомжтой. Тэгтээ зэрэг ингээд эртхэн буц. Одоо бид нар явлаа гэх тэгээ буцаад тавьд таргуулж харч гэх юм уу хойч. Тэгээд ингээд нэг ам ултарсан. Тэгсэн чи хадаа тэрийг чи яага тэр хамгийн том таргуул 300 төгрөгөөр торгуулсан дөрхөн нь ганцхан 100 төгрөгөөр торгуулъя гэж гаргасан гэж. Тэгэхээр хадыг зөв болоод хадыг надаас илүү ухаантай ганцхан зөв байгаа хадын ухаан зөв байхгүй. За авраг Хадбаатар бүхэн бүртгэлд хожигдож ирсэн бололтой дэлгэцнээ барилдахаар өмсгөлөө өмссөн гарч ирсэн байна. Хадаа аврагыг таны шав байсан гэдэг хадаа авраг ер нь хэр хүч тэнхээтэй авраг байсан юм бэ? Хадаа хүзүүндээ тэнхээгүй гэж хэлэх үү дээ. Тэгээ хадаа л инээдтэй л дээ. 240 кг-ийн станкийг биен дээрээ тавиал ингээд сууж усахад дураараа сууж усна. Модыг газрын дээрээс дайрахад булга дайчхал явж. Тэр 10 жилийн хугацаанд хад одоо 3-4 удаа үзүүрүүлсэн 2 төрүүлсэн тийм ээ. Одоохон ингээ бодыг хэдүүлээ. 76 оноос л одоохон 86 оны хооронд шүү дээ. Тэгэхэд хад юу болов гэхэд вэ? Шорон дандаа чангад шүү дээ. 100 хараагийн бэрлэгийн чангад. Тэгэхэд тэр bizээ хад шоронд ороогүй тэр юу бодох байсан? Монгол тулхтны 100 эрхэм. Хакухогийн тухайл одоо яг ярмаар Хакухо ер нь их бүргүү. Ерөөсөө бүрггүй л дээ шарттай л да. Тэгээ манай хүн чинь бас нэг хүүхдийн барилдаанд үндэсний өгөхөөр энэ наадмаар барилдсан. Тэгээд манай хүн хоёр давсан байхгүй. Одоо зодог шүтгэхтэй зургнууд. За ямар ч байсан алтан дөрийнхэн тугийг ямар ч байсан хоёр тойрлоо одоо аав хүүхдгээс харагдлаа да гэд. Гаар хоо юм тийм. Тэгж л галзуурч байсан үнэлтэй. 2000 он болоод тэгтэл чинь яг хүүхдээ зэрэг Бат хоёрын аав тэр даваа гэж хүн байдгийм л да эцэг. Нэг 7 хүүхэд явуулмаар байна гэх. Тэгээд даваа жаргалыг энэ витерийг нэг 3 сар явуулаад тэгээд яваад ирэх. Тэгэхээр нэг дугаар сургуулийн ангийн багш эднэртээ захирал эднэрт хэлээгүй. Хувьд нуугаад тэгээ явуулах болов. Тэгсэн чинь нүдэн дээр нөвдөг гарчхаад гадаад паспортын гоёроос паспортын төр өвдөгтэй тийм зурагтай. Тэгээд 3 сарын хугацаанд та явбаа. Тэгээд тоогоод очиж годогдоод жин 62 хил өндөр таардгүй. Тэгээд одооныхаа энэ дэвжээнд ингэж очсон байгаа юм. Offensive move. You can see there he's a little low. He ducks under. Kotoshu is a little too high on the Mawashi and dumps him on top of the dohyo. Inaction by Kotoshu, action by Hakuho. Interview with Hakuho. За аав нь ихээс 11 үлээлдээ. Тэгтээ айлын 10 дахь хүүхэд додоо эрэгтэй хүүхдийн додоо хотхон хүүхдийн штэ. Чи аавын 5 хүүхдийн отхон хүн чи штэ. Тэгэхээр чи бас агуу ээж болно доо гэж. Тэгвэл би чинь тэгвэл 21 дугаар зууны агуу хүн болно доо гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд тэрж тийм юм уу? Тэгээд эцэг хүү хоёр би өөрийнхөө агуу их үндэсний өх байхгүй бараг манай төр байх ч юм уу да гүүх ч юм уу баяр наадам байхгүй бол тэгэхээр өөрийнхөө үндэсний өхийн тархан аврах цолыг авсан 20 дугаар зуунд
21-р зуунд Японы 130 сая хүний үндэсний өхөн агуу их тэр одоо алдарт аврах гэдэг юм билээ дээ. Бас л дархаа аваргал да. Тэр цодыг миний хүү авсан. Ямар ч л байсан 200-ны 2 үндэсний өхөн аав хөө 2 хуйудаа авраг болсондоо би одоо хязгааргүй их бахархаж өөрийгөө бас бодж явдаа. Гэхдээ тэгээ та энэ хугацаанд тэгээд нэг ийм агуутай суугаараа гэж хэлж ирсэн өдөр байна уу? Би наадах чинь энэ хоёр нөө ерөнхийлөгчөд Францад айцсан. Сүү тавилаагүй. За. Тэгсэн чинь нөө яг тэр айчиж байгаа хоёр нөө яг сүм барилж байсан үү штэ. Тийм үгэнтэй сүү тавилаа гэж байна. За энэ ч одоо юу болж байгаа юм бол та чи яадаг үлээ гэж бодоод. Утслаа, авцаа авч байна. Гэхдээ чи одоо сүү тавилаа гэдэг нэг юм болчихлаа чи юу болж байна гэд тэр чин 2-3 жилийн өмнө хэлэхгүй юу. Манай энэ охтууд чинь арх уудаг, пеуудаг тэгээ тамиг татдаг л энэ охтуудтай яатсан бэ гэж одоо бүр над олон хэлдэг байхгүй юу. Тийм болчиход байгаа юм гэсэн гомон хэцүү яа гэж хэлэхгүй. Япон Монголын найрамдал зүгээр юм биш үү гэхгүй юу. Бити чамайг сүү тавилаа гэхэд найрамдалд юу болдгийг бити тэнэгтэй дөө чи богдуулан гар туулангуудлын хөөн дээр төрчихөд гэдэг гэхгүй юу. Би туулангуудлын хөөн дээр төрөөгөө гэдэг явчлаа палгаа явчихгүй юу. Чи тэгвэл хаан төрсөн гэсэн. Би сэлбийн голын хөөн дээр төрсөн гэж хэлдэг байгаа. Нэгдүгээр төрөх. Тий. Тэгэхээр тэгээ би үндсэндээ мад зохигчж байгаа юм л да. Ер нь хакухоо бол эмээ талдаа өссөн биз? Эмээ талдаа юу эмээ дэхэлтэй юм шиг. Тамирич эцэг нь байсан. Тэгээд ердөө настай хүн тэгээд миний эцэг чинь бас байсан 97 хүртнээс урсан юм чинь. Тэгээд ерөөсөө настай хүнд ерөөсөө аягийн норд үрж юм авчир эдрийг ерөөсөө настай хүнд ирдэ их хайртай. Тэгээ монголчуудын хамгийн одоо мэдхийг хүсдэг хамгийн их чих тавьж одоо тэр амнэр хүлээдэг зүйл нь бол монгол хүн тэр сумогийн рекордыг эвдчих болов гэж бүгдээрээ хоорондоо ярилцхаадаг. Түүнийг л одоо тэсэн ядан хүлээцгээдэг шүү дээ. Тэгэхээр та хүүгээ тэр амжилтыг гаргаж чадна гэж боддгоо. Тэгвэл юу даваа жаргал одоо 26 настай л да. Одоо 19 таваад байгаа юм чинь Японы тэр хоёр их олон төрүүлсэн аваргын тэр барилдааныг миний хөө 26 тайм чинь Монгол хүн одоо хоол 30 төвчгээд би 54-тэй усын нааданд 6 давсан юм чинь миний хөө тэр 31 32-ыг бол юу ч болохгүй давандаа гэж би бодож байгаамаа. Хамбаторгон майханна хамбын авантар хисэтэвэна аяяг тэрийг нь манайхан Дангийн дао майхан chen даоан дэрвэтэвэна хисэтэвэна гэд даваа жаргал давгдор хоёр хоёулаа нэг аваргуулаас сэтх байсан юм л да. Энэ хоёр ч хоорондоо 25 барилцсан. 13-ын даваа жаргал ийсэн 12-т нь давгдорж унсан. Давгдорж ахтаа бол тэр л октоорыг точи азуума энэ хаяа дээр шунгад ахыгаа бас төрүүлүүлсэл дээ дахиж ярилдуу төрүүлүүлсэн юм л дээ. Тэгээд ингээд яг хугацаа яг л тэр ийм ихсэгтэй хүнд үйдэл дээ. Тэгсэн чинь нөгөө хоёр барилдаад даваа жаргад яасан. Ахыгаа унгаа төрүүлэхгүй юу. Тэгсэн чаавч нөгөөдхийн оногоо болоод юм уу дооё дээр мэч дооё чинь цэрэг ухаасаа худаад манайхаар салдаггүй. Ер нь манайхаас цаа болсон ч гэж начин болсон ч гэж хэлэхэд болох хүн байгаа байхгүй юу да өөрх юм. Энэ чинь нөгөө цэрэгт ирээд тэгээд 107-д үрчирээ тэгээ 25 дугаар ваазад жолооч байж уужгаад тэгээд 5 руу очив. Тэгээд ингэсэн чинь би дооё иргүй ярьсан байл л да. Хөө манай захидгантаас нөгөө хоёр цаад хоёр юу одоо гэж юм уу дооёогоор утцсан гинэ. Тэгэхээр би амандаа ухаан давгдор жоочсон чинь юу би амынаас асууж танаа давгдор чинь төрүү чадсангүй манай хөө төрүүлээсэ гэсэн тийм утга галбараар донгосон юм шиг байгаа. Одоо загнуулах гэж би тэрийг асуухад зогсож байгаа ч ядахгүй. Хоёулаа муу дадгар сүрэн гэж бас тийм оногоо өгөөд намайг тийм оногоо өгсөн байхгүй. Гэрэл унтарчлаа гэд.
Өнөө өдөр төрөө тоёл ингэ үзэж байгаа чи худлаа зүгээр. These guys are really going after each other hard. Chest to chest, Asa Shoryu drives. Haku counters with a step in 90 and upends Asa Shoryu. As a result, the championship goes to Hakuho. Ирчүүд хэмрээ яваан дээр маш их олноор гардаг бол чинь сүүлийн үед одоо бүр нэгээ урайлаад их том юм болдог гинэ. Эмэгтэйчүүд одоо бид нар ямар тийшээ гарч байгаа ш мэдэхгүй байна. Сонсохноо л ер нь их л сүртэй юм болдог сурагтай. Тэгэхээр энэ уул аваа дээр гарах ёс тийм ээ. Цаанаа ямар утга учирыг агуулдгийн шиний 2-ны өглөө гараад байгаанаас ямар учир байгаа юм бол та энэ талаар ерөнхий асуулт бас асуумаар байна л да. Ер нь энэ уул аваа дахих гэсэн уулын орой дээр ч одоо энэ дахлагтай аюутай уулууд дээр ч нэрээ ирчүүдэн зөвхөн гарах юм. Эмэгтэй хүн баг хормоогоор нь холхон тойрох хэвээр байдаг гэх юм байна. Бас энэ талаар нэрээ танаас асуумаар шүү. Ягаад тэгэхээр энэ төрийн дахлагтай уул хадаар явж хахад хамаагүй бас мэдэхгүй явчихаа дараа нь сэтгэлд их сэвтэй санагдах юм аа. Яг хоо цагаан сарын шиний 1-ний өглөө бол монголчууд хамгийн эхлээд тэнгэр газартаа золгодог, мөргөж золгодог. Тэгээд орж ирээд багштай хүн бол багштай золгодог. Тэгжээж ээж автаа золгодог байсан баг. Багш их тийм өндөр зэрэгт хүндэлдэг, дээдэлдэг байсан. Одоогийн багш нар бол үснээ байх гэдэг. Тэгэхээр зэрэг тэнгэр газартаа золгох гэж тэр. Ер нь бол монголчууд говийн нэг элсэн толгодч бай. Нэг ухаач бай, нэг дов юуч бай, нэг уул сүмбэрч бай, юуч бай. Тэр уул дов толгодын ухааны орой дээр цэгийг тэнгэр газрын заах гэж үздэг. Тэнгэр газрын заагт гарч тэнгэр газартаа өөрийгөө таниулж мэдүүлдэг. Тэгэхийн тулд тэр хоёр алгаа толгооноосоо дээш гаргаж байгаа тийм ээ. Тэгээд нүрээ тэнгэр лүгээ харуулж хагаад би одоо тийм удмын тэр өгтөө тэр байна аа. Одоо би энэ өнгөрч байгаа жилдээ ингэж ажиллаж амьдарч ирэх жилд би ийм хүсэж байна. Миний одоо энэ хүсэл юмыг одоо аврал хэвэлдэ багтааж дуу гаргаж хэлсэн шүү дээ. Өөрийнхөө бодлоор хэлж болно, үгээр хэлж болно тийм ээ. Яаж ч хэлж болно. Тэр хүний өөрийн л сүсэг итгэлийн асуудал. Ингээд тэгээ тэнгэр газартаа золгодог. Тэр цагаан нөгөө дуу байдаг штэ. Цагаан сарын шиний 1-ний өглөө цагаан эсгээгээд дэвсээ тэнгэр газартаа мөргөлөөдөг. Энэ багхгүй юу? Тэгэхээр зэрэг доороо ийм усан сайхан жижигхэн сайхан цагаан эсгээ дэвсэж хагаад тэр чин газар тэнгэртэй хүндэтгэлтэй хандж байгаа юм тэр. Тэгээ газар тэнгэрийн заагт очиж жогоод тэгээ тэнгэртэй газартаа эхлээд тэнгэртэй мөргөж золгоо дараа нь одоо яг энэ гараа энэ чигээр нь тухай газартаа хөргөж эхтлгийдээ хөргөж газартаа мөргөд. Алгаа дандаа дээш нь хараад дээш. Ягаад гэвэл энэ хурууны үзүр дээр энэ өндгөн дээр эргэж байгаа энэ эргэлтүүд чинь дандаа хас эргэж байгаа. Энэ хасаар монголчууд энерги эрчмийг хурааж авдаг. Тийм учраас ингэж байгаа нь тэнгэр газраас хурааж авч байгаа. А энэ доор хөлөөрөө газраас хурааж авна ч гэдэм үү. Хөлний хурууны дээр эргэж байгаа 10 хас. Гарын хуруунууд дээр эргэж байгаа 10 хас. Дээр нь энэ толгооны эргүүлэх энэ нэг хас. Энэ бэлгийн мэлмий дээр хас, энэ мөн чанарын хас. Ингэж бүх энэ 25 хас. А энэ хүйсэн дээрх хас. Ягаад бэлэг эрхтний хас. Ягаад тэгэхээр бэлэг эрхтэн ч өөр хас иргэдэг. Эрэгтэй хүнийх нар зүү иргэсэн хас. Энийг эрг гэдэг. Эмэгтэй хүнийх нар буруу иргэсэн дотгошоо иргэсэн хас байдаг. Энийг эмэг гэдэг. Тэгээ эрэгтэй, эмэгтэй гэдэг чинь энэ. Тэр эргүүл хасын гоё хас гэж хэлдэг учир тэр бэлэг эрхтний хасын эргэлтээр нь тэгж нэрлэдэг. Гэх мэтлэн ярих юм бол бүгд энэ мэдүүл зохих. Энийг одоо ямар шинжлэх ухаан, ямар гүн ухаан, ямар философи нээсэн энийг бидний өгдөөс л нээсэн. Тийм учраас уул аваан дээр гарч ингэж тэнгэр газартаа мөргөдөг, золгодог. Тэгээд орж ирээд одоо багштай хүн бол багштай золгоод тэгээд дараа нь ээж авдаа золгоод настан буурлуудаа золгоод ингэ явдаг байсан баг. Тэгээд эмэгтэй хүн ч гэсэн хий биеэ тордох хэрэгтэй. Тархиа энергийн төв болгож ашиглаж чадаагүй дотроосоо энергийг үйлдвэрлэж чадахгүй хүмүүс бол гаднаас авдаг, байглаас авдаг. Тэр нь бол одоо хацны усанд орж байна, уул аваан дээр гарч байна, сайхан цэнгэг агаар байгаль хөдөө гарч химраас сэргийж байна тийм ээ, хий биеэ тордож байна. Уул авааг шүтгэхэд бол эмэгтэй хүн гарах гарахгүй. Зүгээр яах вэ? Тэр уулын эзэн савдгаасаа хамаарч. Зарим уулан дээр, зарим тахлагтай уулан дээр эмэгтэй хүн гардаг тал байдаг. Савдгаас нь хамаарч. Гэхдээ ихэнх уулан дээр эмэгтэй хүн гардаг л байсан. Энэ бол зүгээр энэ шашны ёс. Манай Монголын ёс биш. Хүн тэгтээ зэрэг тэнгэр эцэгтэй, газар ээжтэй, тэгтээ зэрэг нар сар хоёр гэдэг чи багш нь ном сурах гэсэн үг юм байл л да. Монгол тулхтны 100 эрхэм. Лавгаахын тухай ярихдаа лавсруу миний захааг октоодод хүргэж өгсөөр байгаа яруу найрагч болсон гэж хуучилж байсан. Энэ тухайга та нэг яриач. Телевизээр ярьсан, номондоо бичсэн. Тэгээ бичээд яриад байгаа. Тэгэж инээтэй. Би одоо 6 дугаар ангийн хүүхэд. Тэгээд уулын ягаан цэцэг
ургаагүй бол учирсан сандаа яа захаа бичгэвдээ эднэргээд нэг тийм захаа бичээд баахан охтуудад бичвэ. Одоо тэр 5-ын хүүхдүүд 6-гийн хүүхэд одоо өөрөөсөө их 7-гийн хүүхэд эднэр чинь бичтэй. За чи энийг авчиад өгч гэсэн. Өгцөөд өгч байна. Нэг хүүхдийг нь өгцөө гэж. За чи миний нүдэн дээр авч бичөг. Гэсэн. За чи яах уншиж бодсон шүү гэсэн чи уншнаа уншина. Уншихгүй дээ уншихгүй яах таал өгч байгаа юм чи би өгчлгүй яах вэ. Тэгсний миний нүдэн дээр нэг чинь нэгэнд нөглөө шүү. Манай тэр 7-гийн нэг хүүхдэд өгсөн энэ чи. Нөгөөх нь энэ бүгд унших гэж байна. Нөгөөх чи. Тэгээд өөр юм яг хүүхдэд тэгэл ирэхтэй нөгөө захаан дээр тэтгэж бас шүлэг галбартай байгаа байхгүй юу? Би шүлэгч галбараар бичиж байгаа шүү дээ. Яа. Тэгээд нөгөө тэгээ чинь тэгсэн чи би уншдаггүйгээд бас уншдаг байсан шиг байгаа. Тэгээд ерөөсөө даапаны юм тэндээс эхэлж үүссэн. Тэгээд зүггүй ахыхаа гүн дахь орно. Би чинь тэгээд нөө сумандаа бас майнгийн эднэрээр барилднаа бас. Яггүй барилдна. Эн чи ерөөсөө миний одоо алтан пен ерөөсөө ахтыг ахын гэдэг. Тэгээ би чинь яг хуу 4-р ангиасаа гэдэг халзан бухантай цолттой. Тэгээ миний халзан бухантай цолыг эн чи ягаад ч мэдчихсэн. Айгуу тэр надтай хамт баян уулын сургууль төгссөн юмнуудаас мэдчихсэн байгаа үз. Тэгээд захаа зөөж хүн яах өшгөлүүлсэн юм байгаа даа. Тэгтээ эрэгтэй хүүхдүүдэд өшгөлүүлээгүй шүү. Эмэгтэй хүндлийг өшгөлүүлсэн юм байгаа. Тэр хинээс улсан юм бол доо. Тэр байтугай санхүүгийн техникумд явчихад 7 төгсөө явчихад над руу нэг захиа өтсөн. Тэгээд дотор нь тэр хятад зурагчинд авахулсан юм дугуй юм дотор авахулсан зураг зөндөө олон хувийг хийгээд тэгээ миний таньдаг болгонд өгөөд байгаарай гэсэн. Би тэрний ч одоо тарааж чадаач гэдэг нэг гоё зураг биеийн тамирын явцстай. Ер нь сургууль таавал ер нь хэдэн настай орсон юм бэ? Би чинь яг өнөө 9 настай орох байж байгаад тэгээд би 8 настай өвдөд. Тэр үе чи 9 настай хүүхэд сургуульд ордог байсан. 8 настай нэрээ сонсон би өөр нэртэй байсан бохоо Мөнхбат гэд нэр өгчөөд тэгээ болохоо байгаад 9 настай 10 таа орчихгүй. Харин тэгсэн баг. 10 таа орсон. 7-р анги өн чи 17 таа хүн байна шүү дээ. 17 таа залууч одоо ерөөс хөглийсэн тийм шар дээлтэй тийм шатар тоглодог. Их хашир юм заадаг. Хаяа их инээлэгдэг тийм. Би үл ер нь марзал да ер нь мэлзийсэн цагаан хөөхтөл ингээл бүх нүүрнийх нь арьс духан дээр орчдөг нэг тийм хүн л байсан. Тэгээ сүүлд нь ингээд авраг мавраг болоод ингээд дэвээд нэг тог тойроод энэ тэр явж байгаа ингээд шазааж байгаа нь яг хүүхэд нас нь харагдаад надад их сайхан санагддаг. Энийний яг үеийн хэдийн юмнууд байгаа юм. Одоо Идэрбат гээд аав нь морь хуурч тэгээ Идэрбат одоо бас агуу хуурч боллоо. Одоо энэний үеийн эхэлдэ. За Мягмар наран байна. Мягмар нарангийн аав нь Гомб гээд хүн байдгийн. Тэр манай Лүнгийн сургуулийн дотор байрны тогооч. Тэгсэн чинь Гомбгоо надад явах барилддаг хөө сайн гэж 2 мантуу өгнө. Бусдад 1 мантуу өгдөг. Тийм үний хитэн зүггүй өгдөг яг л үедээ хэднэ. Тий бид нар нэг үеийнхэн тоглож өссөн бол. Тоглож өссөн. Лүнгийн сургуулийн 2 дараалсан ангиас 9 гавьяат төрсөн. Төрийн шагналт гавьяат тэгээ ардын жүжигч энэ төр. Өө за. 2 дараалсан ангиас л 9 гавьяат. Тэгэл гаднаас одоо Эрдэнэ сантаас ирж суусаг энэ Мөнх хотгоо энэ төр орохоор тэгэл зөндөө олон тоотой болдог. Тийм их өгөөчтэй сургууль байгаа энэ Лүнгийн сургууль. Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын дархан авраг жигчдийн Мөнх хотын цодыг улсын засууч Лонцой дорж дуудлаа. Цавсэр маань сахалн их урт ургаад миний толгойн мүлзийгээд тэр маань хуйлаа сахад ургаачгүй юм шиг толгойн халзан болоочгүй юм шиг ийм сайхан нэвтрүүлэгт ороод тэгээд энэ маань тэгээд Төмөн одон цацагдах бах. Төмөн одонд яг бид гурав чадах чинийгээр
яг энэ дээр нэмээд гошоод байх юм байхгүй зориг юм. Яг одоо байж байгаа нөө баг залуугийнхаа ярихтаа зэрэг яг үний юм үннээрээ явдаг ёстой. Хүнд ганцхан үнэн гүндүүг хоёр л үлддэг юм чинь тэр юм ингэж ярьлаа. Тэгээд ер нь энийг үзэж сонирхож байгаа хүн бүгд энэ заншил ийм л явдаг юм шүү дээ гэдэгт үнэмш итгээрээ сайн сайхан юм бүгд сайн сайхнаараа байдаг юм шүү гэдгийг загж хэлэх байна. За их баярлаа. За 90 эрүүр харцахыг бол одоо бүхний дуу одоо түүх шаш дээринч дэмэрхүү. Одоо энэ чинь барилддаг эр харцах бор харцах гэж хоёр хүн шүү дээ. Тэгээ ахтай хоёр. Тэгээд эрүүр харцах нь жигүүртэй хүчтэй гэж тийм ээ. Тэр одоо гараа дэвээ одоо тэгээд өрөө шаваа тэгээд гартаанд ингээд ишүүхэндээ чадaltaа даа гэж. Одоо өөрөөр хэлбэл эдгээр залуу наснда даанч ажигшгүй явждаг гэж хэлдэг штэ. Тэгэхээр эрүүр харцах нь ишүүхэндээ хүчтэй даа гэдэг баггүй. Ишүү гэдэг ингээхлээр хүчтэй байд юм байна л. Тэгэхээр бас зарим юмнууд бол шоуч юм шиг бодоод байгаа юм л. Тэгсэн төрсөн ах トゥ хоёрын л одоо ийм одоо бие биенээ мөрөөдсөн. Тэгээд ийм ах тэр туушууд. Тэгэхээр мөн ч мундаг хүн шүү дээ.